бид энэ том хувийн эмнэлгүүдийг дэндүү их дэмжсэн, улсын эмнэлгийн үйл ажиллагааг дэндүү боомлсон ийм бодлого эрүүл мэндийн даатгалын газраас бас ажиглагдж байна. Түрүү чин зориг сайд хэллээ. Үнэхээр эрүүл мэндийн ачааллыг давхар даахгүй байна энэ хувийн том эмнэлгүүч. Хамгийн ашигтай үйлчилгээнүүдийг авчаад ашиггүй хэцүү үйлчилгээнүүдийг болохоор гэрээлдэггүй. Тэгээ бид энийг авахгүй гэж иргэний карманаас мөнгө аваад байдаг. Тэр энийг зогсоох тал дээр ямар арга хэмжээ авсан бэ? Шулуухан хэлэхэд тантай санал нэг байна. Хувийн эрүүл мэндийн байгууллагууд бол сонголт бол байна. Аль болох одоо өндөр өртөгтэй, зардал багатай ийм одоо үйлчилгээг нь одоо тэнд үзүүлж байна. Дүүргийн эмнэлгүүд сангуучилтын хэмжээгээр яг адилхан хувийн эмнэлгүүдтэй адилхан 200 тэрбум төгрөгийн сангуучт авж байна. Гэсэн хатлан дүүргийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чинь ачааллын 31%-ийг тэд үүрч байна. Гэтэл хувийн эмнэлгүүд 200 тэрбум төгрөгийн сангуучт авж байгаа атлан тусламж үйлчилгээний 7% нь бол өөрөд байна. Тэгэхээр энэ бол тэнд бол сонголттой байна. Миний хэлээд байгаа тэр өндөр өртөгтэй, зардал багатай хөнгөн одоо өвчнүүдийн одоо сонгож одоо авдаг. Тийм учраас бол энд ачааллыг одоо зардлыг нэмэхгүйгээр, сангуучтыг нэмэхгүйгээр ачааллыг нь жигдлэх арга хэмжээ авахаас бол өргөхгүй байна гэж. Би тэр үйлсэн өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээ хувийн хвшлийн эмнэлгүүд хоёр хүн тутмын нэг нь өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнд хамрагдаад байна. Гэтэл тэнд хамрагдж байгаа хүн чинь зайлшгүй шаардлагатай хүн хамрагдаад байна уу? Шаардлагагүй хүн ч гэсэн зайлшгүй тэнд өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнд ороод байна уу гэдэг асуудал. Энийг ч гэсэн одоо эргэж харж өөрчлөлт хийх тохируулга одоо их зайлшгүй шаардлагатай бол байна. Тийм учраас бол энэ дээр нэлээд одоо бас өөрчлөлт хийнэ.